За 10 сарын 22-ны өдөр хүнийрхийн дэд хорооны дарга болоод 28 онж байгаа. За энэ хугацаанд бол бас хүнийрхийн зөрчилтэй холбоотой нэлээд олон хүмүүстэй уулзсан. За ер нь бол энэ сонсгол болох ч байгаатай холбогдуулж гисэн нэлээд олон хүмүүс бас санаа бодлоодоо хэлж байгаа. За тэгээд сая бол иргэн занаа тэргүүтээ бас түрүүн үзэл бодлоо одоо илэрхийлэх гээд байгаа хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүстэй бас эх 7 хоногийн 2-3 дахь өдөр уулзаад тусад нь бас юм сонсгол хийх боломжийн талаар хэдүүлээ хилцүүлэг хий гэж ярьсан байгаа. Өнөөдөр бас бүх юма ярьж амжаагүй байгаа. Зарим нь одоо хэргийнхаа тухай эднэр минутанда амжиж яриаг байгаа хүмүүс бас хүнийрхийн дэд хороо бол нээлттэй байгаа шүү. Та бүхэн бас дараагаар нь уулзаад тэгээд зөвхөн өнөөдрийн сонсголт тойрч биш бас үргэлжлүүлээд асуудлуудаа хэдүүлээ нээлттэй ярилцаа явах боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За улсын хурлын эсрэг 24-28 оны эсрэг өнгөрсөн 5 өдөр батлагдсан. Үүнтэй холбогдуулж улсын хурл нь өөрөө анхны 126 гишүүнтэй парламент нь өөрөө за хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлнэ. Ийм шалгуур тогтооно гэсэн байгаа. Тэгээ энэ үнэхээр одоо боломжтой юу гэдэг асуулт үүнийг хэрэгжүүлэх нь өөрөө энэ маш их эр зөрөг шаардсан, иргэдийн оролцоо шаардсан ажиллаа. Тэгээ үүнийг бол боломжийг нь бас цахин болгох, иргэдтэй ойр болгох, хүн сурталыг алга болгох гэдэг аюул олон зорилгоо тавьсан байгаа. Энэ дээр бас та бүхний хамтарч ажилласаа гэж хүсэж байна. За мөн 21 аймаг 9 дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарганат бүгдээрэнд нь энэ үйл ажиллагаанд шийдвэр гаргалтанда хүний эрхийг хангаж ажиллах чиглэлээр чиглэл өгсөн юм албан бичгүүд явуулж байгаа. За он гараад 1 сард хүний эрх ба эрүүл мэнд гэсэн сэдвээр бас нээлттэй сонсгол явуулах талаар ингээд судалгаа хийгээд ажиллаж байгаамаа. Энэ дээр бол одоо жишээлбэл бид нар бол энэ эрүүдийн шүүлтийн асуудал бол мөсөө уулын орой цаана нь иргэн өөрөө эрхээ зөрчүүлж байгааг мэдэхгүй байгаа. Амьд явах эрхээ, дээрэс нь энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ одоо ингээ утааны асуудал маш олон асуудлаас болоод ингээ алдаж байгаа. Амнаас эрүүлэн дээр хохирч байгаа маш том асуудлууд байгаа. Энэ дээр ч гэсэн бид нар бас сонсгол явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. За тэгээд сая өнөөдөр бас ордны гадаа суулт хийжсэн иргэдтэй хүлээж авч уулзсан. За ингээд тэд нар маань бас одоо өсвөлөнгөө зогсоосон байгаа. Тэгээд сар болгоны тодорхой нэг өдөр улсын хурлын хүний эрхийн дэд хорооноос хүний эрхийн өдөр болгоод иргэдийг бас сард нэг өдөр нь бол ордонд нээлттэйгээр яг энэ асуудлыг хилцдэг байхаар ийм одоо зүйл ярьж байгаа. За тэгээд миний асуулт болохоор би бас өөрөө энэ одоо эрүүдийн шүүлгсэн гэх юм уу да ийм хохирогчийн гэр бүл ер нь энэ эрүүл шүүлт хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг бид нар тэр болгон ярихгүй тойроод байдаг нэг зүйл бол Монгол улсад бүр онцгой тохиолдлоор олон дахин давтагддаг зүйл нь төрийн өндөр албан тушаалтан нөлөө бүхий улс төрчдийн захиалгаар энэ зүйл хийгддэг. Хин нэгэн хүнийг хэрэгтэн болгоё гэх юм бол түүнийг нь ямар нэгэн байдлаар хэрэгжүүлдэг ийм бүтцийн тухай маш олон жил бид нар ярьж ирсэн. Энэ дээр тодорхойлж аль нэгэн байгууллага юм уу хувь хүн гэхээсээ илүүтэйгээр шулуухан хэлэхэд бол хэдий ардчилсан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зогслон хөгжлүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэж бид нар ярьдаг. Маш олон хурал цуглаан хийдэг, маш олон симпозиум хийдэг, маш олон улсын хөрөнгө оруулалттай зүйлүүд хийдэг ч гэсэн бодитоороо байсаар байгаа зүйл нь энэ шүүх засаглал, энэ хуулийг хэлбэрлэлтгүй хэрэгжүүлэх ёстой байгууллагуудад нөлөө бүхий улс төрчдийн оролцоо хин Монгол улсад хэрэгтэн байх уу гэдэг асуудлыг шийддэг зүйл байсаар ирсэн гэж үздэг. За үүний хамгийн энгийн жишээ бол хин нэгэн хүнийг гэмт хэрэг хийсэн мэтээр хэвлэл мэдээлэлээр нүддэг, кампанит ажил өрнөдөг. Ингээд нийгмийн сэтгэл зүйг залуурдаад тэр хүнийг баг өөртөө эргэлзэхэд төвшөнд хүргэж жагаад араас нь нийгмийн сэтгэл зүйг дагуулж ялалдаг, нийгмээрээ алга ташдаг. Энэ үнэхээр ийм болцсон юм байна гэж. Хэвлэл мэдээллийг тодорхой одоо зорилгоор худалдаа авдаг, нөлөөлдөг ийм зүйл байгаад байна. Тэгэхээр энэ өнөөдрийн нээлттэй сонсголт дээр би прокуророос, хууль зүйн сайдаас, авилгатай тэмцэх газар, за тагнуул эрэг өмшиг байна. Нэг асуулт асууж байгаа. Энэ нээлттэй сонсгол учраас та бүхний үйл ажиллагаанд та хүн хариуцлагатайгаар хариулах байх гэж бодож байгаа. Ямар нэгэн улс төрч Монгол улсын төрийн өндөр албан тушаалтан тодорхой хэргийг зорилготойгоор чиглүүлэх залдуурдах, хэргийн үйл явц чиглэл өгөх, шүүхэд тухайн одоо субъектийг шалгаж байгаа субъектийг ч юм уу ингэж яллаараа тэгж яллаа гэдэг чиглэл өгдөг зүйл байна уугүй юу гэдэг би зүгээр асууя. Мэдээж та нар үгүй гэж хариулна л да ойлгомжтой. Тэгвэл зүгээр одоо цаг хугацаа үнийн шалгуур өгдөг. Ингэж асууя. Та бүхэнд ямар нэгэн улс төрч төрийн өндөр албан тушаалтан чиглэл өгдөггүй. Эрдэнэт гишүүн хинээс асуусан?
Манай энэ хууль зүйн байнгын хорооны дарга Дамдны цогц дотор гишүүн Монгол улсын хамгийн том мега төсөл бол ардчлал өөрөө гэсэн юм ярьцлага өгсөн байна. Бид нар ардчлал гэдэг бол хүний эрх хэрэгжүүлэлийн тухай асуулт гэхгүй юу? Өнөөдөр бол ямар асуулт асууж байна гэхээр прокуророос асууж байна, авилгатай тэмцэх газраас асууж байна, за хууль зүйн сайдаас асууж байна. За тагнуул болон бусад байгууллага бол сайн байна. Зөвхөн энэ бол мэдээж та нар бүхнийг юу гэж хариулахыг мэдж байгаа. Тэгэхдээ яг одоо бид нар хожим үнний шүүлтүүр дээр цаг хугацааны ирмэг дээр өнөөдрийн энэ протокол дээр хариулт чинь үлдээе гэж хүсэж байгаамаа. Та бүхэнд Монголын томоохон улс төрчид төрийн өндөр албан тушаалтан тодорхой хэргийн шийдвэртэй холбогдвол чиглэл өгдөг гэсэн асуулт байгаа. За одоо ингэж яач прокурорс эхлээд хариулъя. Прокурор цагдаагийн байгууллага АТГ шүүгийн шийдвэрийн байж шүүн хариулцгаая. За хууль зүйн дотоод иргэн сайч бас хариулах хэрэгтэй юм байна. Бас дурддагдсан гэж байна. За Алтан гэр сайдын микрофоныг өгөө явчих. За хууль зүйн дотоод иргэн сайдын үүрэгт ажлыг авснаас хойш мөрдөн шалах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн ямар нэг улс төрийн албан тушаалтан субъектээс ийм хандлага гараагүй. Гэхдээ ямар нэг төрийн өндөр албан тушаалтны зүгээс ийм хууль бус нөлөөлөл гарах юм бол хууль зүйн дотоод иргэн сайдын хувьд энэ асуудалтай эвлэрэхгүй олон нийтэд бас мэдээлнэ гэдгийг хэлье. За 14 номер. За улсын ерхий прокурорын туслах прокурор Мөнхбаатар. За прокурорын тухай хуулинд бол прокурор үйл ажиллагаанд баримтлах 5 зарчмыг тодорхойлсон. Үүний нэг нь бол прокурор хараа тусаар бие даан хэрэг маргааныг шийдвэрлэх зарчимтай. Энэ зарчмыг бол одоо хэрэгт хяналт тавьж байгаа прокуророос эхлүүлээд дээд шатны прокурор хүртэл бүгд үйл ажиллагаанд баримтлах зарчимтай. Тэгэхээр одоо дээд шатны прокурор хүртэл одоо доод шатны хяналтын прокурорын шийдвэрт нөлөөлөх тим бол байхгүй. Тэгэхээр зарчмаа хэрэгжүүлээ ажиллаж байгаа гэдгийг хэлье. За авилгатай тэмцэх газар. Одоо тийм зүйл байхгүй. За цагдаагийн ерөнхий газар 7 номер. За хөрөндөө очих утрах. За бид бол хэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль заасан үндэслэлийн журмын дагуу явуулдаг. За яг энэ процессын ажиллагаа бол бүгд прокурорын байгууллагын хяналтанд явагдаж байгаа. За өнөөдрийн байдлаар бол цагдаагийн байгууллагын хэрэг үртгэлт мөрдөн байцаалт болон зөрчил хэн шийдвэрлэх ажиллагаанд төрийн өндөр албан тушаалтнаас одоо нөлөөлж байгаа шийдвэрт нөлөөлөх ийм одоо үүрэг чиглэл өгсөн ийм асуудал бол байхгүй. Хариулж дуслаа.